Мөнгө санхүү гэдэг сэдвээс тойрч зүхтаах шаардлага байхгүй. Харин ч бүр илүү ойртож ирээд энэ сэдвийг суралцах тусам таны амьдралд үр өгөөжтэй байх юм. 7 хоног бүр танд хүрдэг ухаалаг санхүү телесэтгүүлийн шинэ дугаар танд хүрч байна. Эдийн засгийг энгийн үгээр булангаараа бид үзэгч нартай санхүүтэй холбоотой нарийн ойлголтуудыг маш энгийн ойлгомжтой үгээр тайлбарлаж өгдөг шүү дээ. Өнөөдрийн дугаарт маань бид Төв банк гэж яг юу вэ гэдэг талаар танилцуулга оруулж ирсэн байгаа. Тэгэхээр бид Төв банк, Монгол банк гэдэг нэрийг сонссноос цаашгүй яг ямар үйл ажиллагаа явуулдаг юм бол бидний өдөр тутамдаа ашиглаад байдаг арилжааны банкнуудаас яг юугаараа өөр юм бол гэдгийг дараах бичлэгийг үзээд Төв банк гэж яг юу вэ гэдэг талаар илүү их мэдээлэл олоод аваарай. Төв банктай байдаг бөгөөд Төв банкуд улс орны эдийн засагт маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ иргэд Төв банкны талаар төдийлөн сайн мэдэхгүй байх нь түгээмэл. Учир нь Төв банк арилжааны банкуудын нэгэн адил иргэдтэй шууд харилцдаггүй. Төв банк иргэдийн мөнгийг хадгалах, цалингийн зээл олгох, хэн нэгэн рүү мөнгө шилжүүлж өгөх гэх мэт үйлчилгээ явуулдаггүй. Монгол улсын Төв банк бол Монгол банк юм. Монгол банк юу хийдэг вэ гэхээр нэгт мөнгөн тэмдэгт буюу төгрөгийг гүйлгээнд гаргадаг. Хэрвээ Төв банкнаас өөр хүн төгрөгийг хэвлэвэл энэ нь гэмт хэрэгт тооцогдох бөгөөд хуулиар хатуу шийдвэлтэй байдаг. Хоёрт Монгол банк нь Монгол улсын мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлдэг. Төв банк эдийн засагт хэрэглэж байгаа мөнгөний нийлүүлэлтийг оновчтой удирдах нь нэг талаас эдийн засгийн өсөлтийн үед хэд халалт явагдах. Улмаар бараа бүтээгдэхүүний үн хэд өсөх буюу өндөр инфляциас сэргийлэх чухал. Харин нөгөө талаас хямрал хүндрлийн үед дефляц буюу бараа үйлчлэгээ зарагдахгүй болж үнэ нь унах. Улмаар бизнес эрхлэгчдийн орлого муудаж ажилтнуудаа цомхотгох. Шинэ бизнес төслүүдэд хөрөнгө оруулалт хийхгүй байх зэрэг сөрөг үр дагавраас сэргийлнэ. Төв банкуд урт хугацаанд үнийг тогтвортой байлгахыг зорддог бөгөөд ингэснээрээ эдийн засагт маш том хувь нэмэр оруулдаг. Гуравт Монгол банк арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт тавьж зохицуулагчийн үүргийг гүйцэтгэдэг банкуудын банк юм. Эдийн засгийн төл болдог санхүүгийн систем эрүүл үр ашигтай ажиллах нь маш чухал юм. Төв банк эдгээр ажлуудаа амжилттай гүйцэтгэж чадах хэсэг нь улс төрөөс гараад бус байх, сайн засаглалтай байх зэрэгээс ихээхэн хамаардаг. Иймд эдийн засаг нь амжилттай яваа улс орнууд Төв банкныхаа хараад бус байдлыг хуулиар баталгаажуулж өгч засаглалын тогтолцоог нь сайн байлгах тал дээр онцгой анхаардаг. Харин мөнгө хэвлэх хэрэгтэй эрхүү байгууллагад улс төр нөлөөснөөр гиперинфляц үүсч мөнгөн тэмдэгт нь цаасуулж эдийн засаг нь хямарсан тохиолдлууд ч бас зөөнгүй байдаг байна. Мөнгөний хаа болонгийн зочин амар түвшин захирал маань бидэрт маш сонирхолтой мэдээллийг хүргэсэн байгаа. Барилгын салбарт бид тус тусдаа үйл ажиллагаа явуулснаас хэрвээ нэгдэж нийлж чадах юм бол барилгын материалын үн хэрхэн буурах талаар, хэрхэн бид илүү ухаалаг ажиллах боломж байгаа талаар шинэ хонгор компани хэрэгжүүлж байгаа шинэ төслийн талаар бид мэдээллийг хүргэсэн байгаа шүү. Тэгэхээр энэ ярилцлагыг сонирхон сонсоорой. Тэгээ өнөөдөр гарын ярилцах сэдэв болохоор өмнөх дугаар дээр яригдсан тэр нэг гайхалтай ухаалаг санааг үйл явцын талаар илүү дэлгэрүүлээд ярья гэж бодлоо. Тэр энэ санаагаа хэрэгжүүлэхэд өнөөдрийн хувьд нөгөө ашиг нь төдийлөн чухал биш. Бид нар энэ зах зээл дээр үнэхээр ийм энэ үнийг бууруулах за чанарыг нэг хоёр шат ахиулах энэ зорилго тавьсан. Тэгээ энэ зорилгоо одоо хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн ажлыг бол бас хэрэгжүүлээд явж байна. За жишээлх юм бол урах наран хороол гэдэг одоо бид нар мэдэн штэ хотоос зүүн тишээ гарахт байдаг. За урах наран хороол дээр бид нар 2100 м квадрат бүхий шоурумын барилгын ажил одоо эхлээ явж байна. За зураг юуны ажлууд нь бүгд гарцсан. За улсаас тодорхой зөвшөөрөл юмнуудаа авчихсан. За ингээд зөвхөн шоурум дээр ихэд одоо Монголд байгаа хамгийн том барилгын материалын шоурум болно гэсэн үг. Нэг компани эзэмшлийн тий. За агуулах үйлдвэрлэлийн байр гэдэг 6240 м квадрат талбай дээр бид нар бас барьж байна. За эндээ яах гэж юм хэрэг одоо нөгөө жишээ нь үгдээ галтгооны тавилга үйлдвэрлэдэг маань өөрсдөө үйлдвэр байдгүй байхгүй юу? Байр байдгүй. Гэхдээ тоног төхөөрөмжтэй байгаад идэг. Тэгвэл манай талбай дээр ирээд та түрээсэлжгээ. За эхний үед бид нар ийм хөнгөлөлтөй боломж олгоё. За тэгээ бид нар материалын хямдаар оруулаад ирээ. Тэгвэл нөгөө юуны чинь галтгооны тавилга чинь одоо 10 20 сая төгрөг биш.
8 сая төгрөгөөр 6 сая төгрөгөөр үйлдвэрлэгдэх боломжтой болно ч гэдэг юм уу те. За өөр бусад одоо ингээд барилгын өртөг бууруулахад боломжтой үйлдвэрүүдийг тэндээ ийм кластер маркер хөгжүүлэх гээд 6240 м2 талбайг бол одоо агуулгах үйлдвэрлэлийн одоо байр барьж байна. За урт талд нь 9 газар бид нар юу яаж байна? Нийт одоо барилгын материалыг хадгалах том ил талбай байгуулж байна. За ер нь тэгээд Монголын зах зээлийг судлаад хамтарч ажиллах үйлдвэрүүдийн бид нар зочдуудыг мэрэгчлэтнүүдийг те одоо хөрш улсуудаас урьж судалгаа шинжилгээний ажлуудыг нэлээд хийлээ. Тэгээд тэд нар маань бол одоо Монголд бол ингэх бүрэн боломж байна. Ер нь бол энэ үнийг хямдруулах боломжтой байна гэдэг одоо дүгнэлтэнд хүрчээд бид нар ингээд зориод ажиллаж байна. Бид нар бас олон улсаас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт татах ийм ажлууд хийж байна. За мөн түнчлэн Монголын нөгөө барилгын материал албан ёсоор импортлогч, албан ёсны төлөөлөгчд, за үйлдвэрлэгчд бас бидэрт хандж байна. Тэгээд танаа нэвтрүүлгийг үзэж байгаа бас энэ үйлдвэрлэгч нар те албан ёсны төлөөлөгч нар эдгээр одоо байгууллагууд аж ахуй нэгжүүд бас бидэртэй холбогдоорой гэж уриалмаар байна тий. Тэгээд бид нар ерөөсөө хамтаараа тогтвортой ашиг хийцгээе тий. Тэгэхгүй юм юу гэдэг нэг юм нөгөө хонцын сэтгэлгээгээр маш өндөр одоо яриа хөөрөөгөр тий өндөр ашиг хийгээд нэг удаагийн борлуулалт бид нар чухал биш байна. Тий урт хугацааны доктортой үйл ажиллагааг явуулъя. Барилгын компанид байгаа тулгымцсан асуудлуудыг шийдэж өгье. Өнөөдөр Улаанбаатар хотод 308 төсөл хэрэгжиж байгаа гэж байгаа боловч за санхүүгийн болон энэ удирдлага зохион байгуулалтын саад бэрхшээлийг давж чадаагүй зөв төлөвлөгөөгөөсөө болоод зогссон төслүүд маш олон байна тий. Эдгээр төслүүдс бид нартэй холбогдооч. За мөн түнчлэн ковидын өмнө эхэлсэн төслүүд одоо ингээд маш том эрсдэлд учирч байгаа. За энэ нь юу вэ гэхээр ковидын өмнө 1 м2-ийнхаа өртгийг одоо захиалгыг одоо 2,500 ч гэдэг юм уу те 2,300-гээд авцсан байдаг. Тэгэхээр өнөөдөр Монгол улс Улаанбаатар хотод барилгын материал за яг барилгын дундаж метр квадратын өртөг 600 орчим доллар болцсон байхгүй юу. Тэгэхээр 600 доллар чи хэдэн төгрөгөө 2,100 гарна гэдэг. Тэгэл нөгөө байгууллага маань ашиг олох хэрэгтэй. За газрын үн тэнд ороогүй байгаа шүү дээ. Газраа яаж авсан ингээд. Инхээр нөгөөдөг чинь алдагдaltaй ажиллах гэдэг байгаа учраас нөгөө барилгын компани чинь одоо за ямар нэг зээл хэрэглээд шүү дээ. Дампуурсан болоод ч юм уу өөр компани руу ирэхээ шилжүүлээд нөгөө 2,100 2,200-аар авцсан захиалгуудаа цуцлаад тэгээд дараагийн захиалагч нартай буюу одоо 4 сая хэдэрчүүдээ ингээд борлуулад энэ өөрөө бизнесийн компани тухайн одоо бизнес эрхлэгч амьд үлдэхийн тулд одоо зөв бүс үйлдэл гаргаж явж байгаа ийм зүйлүүд их болж байна тийм. Энэ салбарт бий болж байгаа одоо ийм зөв бүс босромог зүйлүүд чинь эцсийн хэрэглэгчдийг хохироож байна. Тэгээ үүнээс үүдэлтэй хэрэглэгч нар эхлээд уг нь бол ахиу мөнгө төлчих юм бол нөгөөдөг чинь метр квадрат нь өртөг бас буурах гэдэг. Өөрөөр хэлбэл нөгөө банк санхүүгийн байгууллагт бид нар нөгөө хүүтэй авдаг мөнгө хэрэглэгчээс авч чадах юм бол одоо юу гэдэг за нэг 3 сая 200 ч юм уу тийм ингээ борлуулах боломжтой байгаа гэдэг. Гэтэл хэрэглэгчд одоо итгэхээ байцсан. Тэгээ хин чиндээ итгэхгүй бол бизнес нь салбар өөрөө явах байцсан. Бизнес эрхлэгч нь төрдөө итгэхгүй. Худалдаа авах чинь нөгөө бизнес эрхлэгчтэй итгэхгүй. Тэгтэл бизнес юун дээр тогтож байгаа юм бэ? Итгэлтэй л. За юу бизнесийн байгууллага юунд итгэж байгаа юм гэхээр энэ нийгмийг сайн сайхан болно гэж бид нар одоо зүтгээл явж байгаа том зорилго тавьчаал. Тэгээ энэ зорилго нь өнөө маргаашийн нэг юм лангууны бизнес биш, энэ бол одоо доктортой удаан хугацааны зорилго харж байгаа учраас бид нар бол одоо ингээл уриалал одоо байгууллагуудыг илүү сайн бид нар холбогдоорой нэгдээ баланстай том юмнууд хийя л гэд. Түрүүний таны хэлдэг нөө шоурум гэд ярангуут их таатаас нэгдэж байна. Бид нар ингээл жижиг хэрэглэгч нар ч гэсэндээ барилгын материал хагаад явахаар чинь энэ тэнд явж яснаас нэг дор төвлөрсөн байх чинь хичнээн амар байх уу. Дээрээс нь гадны орнуудад энэ туршлагуудыг би бас харж ирсэн. Жишээлх юм бол нэг том шоурум дээр бүх төрлийн мужааны багаж хэрэгслүүдтэй жижигэн талбайнуудыг түрээсэлдэг. Сараар нь 7 хоногор нь тэг бүтээгдэхүүний үйлдвэрлэдэг хүмүүс мөнгө төлөөд гэтэл тоног төхөөрөмж авах чинь өөрөө ямар өндөрөнтэй байх уу гэдэг их мэдчихлээ. Гадны орнуудад ашигладаг ийм сайн туршлагыг Монголд бас бий болох гээд байгаа юм байна гэж бодлоо. Одоо ингээл яг үнэндээ зүгээр хаяа ингээл боддоо шүү дээ. Гадаад улсуудаар явж байхад бид нар одоо яг хэдгээр зуунд амьдраад байна тий хэдэн онд амьдраад байна. Гэтэл өнөөдөр дэлхийн хавтгай болцсон гэж үзэж яадаг тий. Хүмүүс одоо энэ залуучуудын хувьд бол сонголт биш. Монголоос явж байгаа мэдлэг боловсрал ур чадвартай залуучууд яаж ийм гэхээр үр хөвгтөө бодоод ирээдүгөө бодоод амжирах орчноо сайжруулад одоо миний мэдэх олон хүмүүс бол одоо өвөл болохоор одоо Хонконг гэдэг юм уу Сингапурт очиод амьдарч шүү дээ.
Тэгтэл яг үүндээ Сингапурыг бид нар өртөг өндөртэй гэж үздэг боловч Сингапурт 3 сар амьдрах, Улаанбаатарт өвлийн 3 сар амьдрах хоёр өртөг нь Сингапурын хямдхан байна. Тий, яалтгүй тэгээ. Улаанбаатарт амьдрах өртөг өндөртэй болж тараад байгаа байхгүй. Тий. Тэгээ одоо дэлхийн хавтгай болцсон бүх хүмүүс сонголт байгаа. Гэтэл энэ Монгол улсыг чинь хэн хөгжүүлэх юм те. Тэгэхээр одоо доктортой үйл ажиллагаа явуулж байгаа нэг 10 орчим мянган аж ахуйн нэгж байгууллагууд байна. Эдгээр байгууллага маань ингээл шүд зугаал одоо сайхан хөгжил дэвшлийн төлөө ажиллаж байна. Анх бол ер нь одоо би бас 20 жилийн өмнө те 10 гаруй жилийн өмнө барилгын материалын худалдааны салбарт ажиллаж байсан. Тэгэд 10 гаруй жилийн дараа ингээ ороод ирэхэд ерөөсөө ийм хөгжил дэвшил нь ийм нүдэнд харагдаж гарт баригдах үсээр сайн бас хөгжөөгүй байна уу та гэж анзаараад байгаа. Том шоурум бий болгоод байгаа нь нэгдүгээрт нөгөө Монгол үг гэдэг шүү дээ. Сайлаа хэвлэхээр саваа бэлтээ гэдэг. Тэгэхээр савтаа болцсны дараа нөгөө үйлдвэртэй чинь очиж яриад бид нар ийм том шоурумтэй, ийм агуулгатай, ийм том одоо худалдаа логистикийг бий болгочоод байна. Та нар биднэрт тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлээд юм төлбөрийн таатай нөхцлөөр бидэртэй хамтарч ажиллаач гэдэг санд тавихад илүү ойр төхөн болж байгаа учраас бид нар нөгөө суур ажлуудаа хийгээ яваад байгаа. За тэгээ мэрэгчлэтнүүдээ бас бэлдэж байна. Гадны байгууллагуудын бид нар нөгөө шууд зөвлөхүүдийг Монголдоо ингээд байрлуулж ажиллуулахаар одоо ажилчдын байр барьж чинь ч гэдэг юм уу те. Ингээд олон ажлууд зэрэг хийгдэл явж байна. Би нэг хятадаар бизнес аялал хийгээд явж байхдаа надад нэг төрсэн мэдрэмж нь энд бизнесийг яаж ингэж гоё ингээ хийж гинэ гэж би бодсон байхгүй. Монголд ягаад юмнууд маань юм төвөгтэй гэдэг юм болоо, их цаг орсон, олон үе шатлалтай, стресстэй байдаг юм болоо гэх тийм хоёр зүйл ажиглагдчихсан. Тэгэхээр юмыг илүү гоё хэлбэр таатай болгох, хүнд илүү ойртуулаад өгөх, илүү ухаалаг болгох руу танай байгууллага үйл ажиллагаа хийж байгаа мэй гэж бодоод. Зөв сэдвийг хөндөж байна. Одоо ингээд барилга барийг гэхээр нэг тодорхой хэмжээний өөр салбараас бизнес хийж байгаад мөнгөтэй болсон ч юм уу. За эсвэл нэг хөрөнгө оруулалт татсан ч юм уу хүмүүс сэтгэлийн хөдлөлөөр барилгын салбарыг алж байна. Одоо сард юу гэдэг өнгөрсөн жилээс энэ жил гэхэд чинь барилгын энэ апартментын 1 м квадратын үн 15% бодиттой өсөлт бий болсон байна гэж судалгаагаар гарсан байгаа. За тэгэнгүүт энэ өстой ингээд салбар алдсан юм байна, ашигтай юм байна гэд нөгөө мэдхгүй хүмүүс ороод ирчдэг. За мэдхгүй хүмүүс орж ирэнгүүтээ яадгүй гэхээр нөгөө мэдлэг туршлагагүй, сайн төлөвлөлтгүйгээсээ болоод нөгөө төсөл одоо жилийн дотор хэрэгжих юм уу одоо 18 сарын хугацаанд хэрэгжих байсан бол одоо 36 сар за эсвэл магадгүй бүр давхурдаг ч юм уу те ингээд ийм зүйлүүд бий болдог. Энэ нь өөрөө зах зээл дээр нөгөө энэ салбарыг унгаах үйл ажиллагаанууд болоод байдаг. Харин тэгвэл манай компани яаж юм гэхээр ингээд орж ирж байгаа бизнес эрхлэе гэж байгаа бизнес эрхлэгчдэд бодиттой юу зөвлөгөөгийн те сургалтыг нь за энэ ийм үе шаттай явд юм бэлтгэл ажил чинь нэ бид нар анх төсөл хийж эхлүүлээ гэдэг одоо санаа төрснөөс ахуулаад эцсийн төслийн одоо түлхүүр гардуулах хүртэл бүхий л үйл явцад нь хамт байж энэ төслийг хамт хэрэгжүүлэх юм аа. Энэнгээр манай байгууллагын том давуу тал гарч байгаа. Би таны яриаг сонсож байхдаа ингэж бодоод байгаа. Энэ төсөл дээр бас нэлээд чухал нэг хэсэг нь ер нь хүний сэтгэл зүй одоо тэрийг хүлээж авах мэрэгжлийн ур чадвар тийм тэр нэг хэсэг нэг чухал орж ирэх юм байна. Ягаад ч юм Монгол улс маань би өөрийгөө их баярын улс гэж боддог байхгүй юу? Монгол улсыг бид нар ингээд ядуу мөнгөгүй гэж андуурах гэдэг юм шиг санагдтыг. Үгүй мөнгөөр л автаагүй газар нутгаар эд баялгаар. Гэхдээ бид нар нэг юм сэтгэл одоо нөгөө сэтгэл зүйн төвшөндөө ингээд өсөлт хийх ямыг арай нэг тайвнаар урт хугацаагаар харах өнөөдрийн нөгөө түрүүнд таны хэлдэг яг өнөөдрийн ашиг хонжооноос илүү энэ хүмүүсийг илүү таатай орчинд амьдруулах юмсан ингээд Улаанбаатар хотод бас яг нарийн яваад үзвэл яаж ийм газар хүү амьдрах юм бэ гэмээр барилгуудыг барьсан байгаа. Хитрхий жижигхэн давчуу, тоглоомын талбай байхгүй. Тэр хэсгүүд чинь яаж юм дандаа л нөгөө богино сэтгэлээр хараад ашиг орлогоо бодоод барьсан барилгуудаас бид нар муу туршлагуудаас байгаад байна шүү дээ. Тэндээсээ сураад тэгээ бүх зүйл хоёр талтай. Нөгөө муу юм гарч иж ингэж хийж болохгүй юм биш үү гэдгийг ойлгож аваад тэгээд худалдаа авахч хүртэл одоо ингээд за нэг юм нөгөө одоо нөгөө ийм онгой үйдчихээ тий. Байраас олж байгаа гэд яас гэсэн чи энэ өнчин байранд ажиллах амьдрах аягүй зовлонтой байна. Одоо нэг сөөх мөх ингээд ерөөсөө асуудал байт юм байна гэд одоо орчин үеийн шинэ үеийн залуучуудын сонголт болон одоо миний насныхан тий одоо эдгээр насныхан гэдэг юм уу тий илүү нөгөө хотхонд байр авах нь зөв юм байна. Энэ нь өөрөө орчин тэр байрны үнцийг ундгүй юм байна. Энэ нь өөрөө жилээс жил ирэх тусам одоо үнцийг өсдөг юм байна гэдгийг ойлгож штэ тий. Тэгэхээр манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирээд маш шин сонирхолтой, шин салхи оруулж байгаа юм шиг биднэрт мэдээлэл хүргэж өгсөн. Дээрэс нь хүргэж байгаа санаа нь хэрэгжүүлээд явж байгаа төслүүд нь үнэхээр ухаалаг, хэрэглэгчээ ботсон, аль талуудаа ботсон цэцлэж байгаа танай байгууллагт их баярлалаа. Тэгээ танд бас их баярлалаа. За баярлалаа та бүхэн.
цаашдаа ажилд амжилтсаа. Тэгээд ажил үсэн өнөөдөр бүтэмжтэй байгаад хийх гээд байгаа гой санаануудыг энэ хүмүүс ойлгож дэмжиж хүлээж аваад бүтэмжтэй өдрөг байх болтугай гэж өрөөгөөд өнөөдрийн дугаарыг энэ төргээд яриагаа өндөрлөж байна. За баярлалаа. он COVID-19 цар тахлын дараа бизнесийн салбарууд уналтанд орж эргэн сэргэхэд ихээхэн хүндрэлтэй байсан үе. Хотоос хөдөөд гарах бодол хүн бүртэл байсан ч зориг сэтгэл гарган зүглэх хүн ховор. Түм төчгөнсөн хотод үйлчлэгээ эрхлэнэ гэдэг тал бүрийн асуудалтайг мэдэх дүүзээ ариун чимэг нарын гэр бүл олонний төвлөрлөөс зайдуу орон нутагта бизнесээ эхлүүлэхээр Булган аймгийн Бүрг хангаа сумыг зорьжээ. 5 шовгор байшинтайгаар анх эхлүүлсэн тэдний жуулчны бааз санхүүгээ тооцож зоригтой ажилласны дүнд төр буудлах зочид буудалж ховрхон байдаг аслагдсан суманд аялал жуулчлалын томоохон цогцлбор болтлоо өргөжжээ. За энэ манай нутаг Булган аймгийн Бүрг хангаа сумын дархан 4-р багийн өвөр цуурай гэдэг газараа. Тэгээд их сайхан бидний хүүхэд байхдаа тоглож өссөн нутаг маань байгаа. Тэгээд энэ сайхан нутаг уул усаа түшээд нэг амралтай газар байгуулахыг ер нь их хүссэндээ 2016 оноос эхэлж бол бүтээн байгуулалт хийж эхэлсэн. Яг өөрсдийнхөө хөрөнгөөр анх бол ийм хашаа модон хашаатай зуны 5 шовгортой тэгээд 5 гэртээ анх энэ амралтыг үүсгэж байсан. Тэгээд 24 онд бол одоо жилийн 4 улиралд ер нь ажиллуулж үзээ бүтээн байгуулалтаа хийгээд ерөнхийдөө төгсөж байгаа юм чинь гээд 24 оноос жилийн 4 улиралд ажиллахаар төлөлөө тэгээд өнгөрсөн жил гадаад дотоод аялал жуулчлал аваад эхэлсэн байгаа. Санаа байгаа тэгээд хөрөнгө мөнгө дээр бол дутагдахаарч бас тэгэл яадаг ч юм блэ гэдэл хойш суух үе бас гарна л да. Тэгэл баг багаар хийсээр агаал зүтгэсээр агаал өөрсдийн хүсэл мөрөөдөлтэй энэ сайхан нутагтай ийм сайхан бүтээн байгуулалт хийчихэд одоо тэгээд нэгэн тал зорьсон юм чинь гэдэл сайхан сэтгэл зүрхээрээ гэр бүлээрээ ингээл зүтгээл ах トゥ өнөртэйг ингээд зүтгээл өдөмрлөөл бүтээн байгуулалт хийгцээр л явж байна. Ер нь бол шантрах үе байлгүй л яг уу. Тэгээд яг уу ирж амарч байгаа хүмүүс бас их сайхан сэтгэлийн урам өгдөг, дэм өгдөг жуулчны компаниудын захирлууд хүртэл ирж амарсан. Одоо буцах ирэх байхгүй шүү, сайхан ажиллаарай шүү, улам дэвшин дээшлээрээ гэд ер нь бол сайхан ирж амарч байгаа амрагч нараас болон сум орон нутгийн ахмадууд одоо удирдлагууд хүртэл их сайхан дэмжлэг өгдөг л дөө. Нийгмийн хариуцлагын хүрээнд сумынхаа нийт өндөр насны тэтгэврийн ахмад бурлуудаа 250 гаруй ахмадуудаа амраасан. Өвөл ажиллуулахад бол нэг бэрхшээл нь бол тог цахилгааны төлбөр бол нэлээд асар өндөр гарч байгаа. Тийм учраас бид нар сэргээгдэх эрчим хүчийг бас судалж үзэж байгаа. Зундаа бол тэгээд ер нь ямар ч хүн ирсэн бол нэрээ дуу алддаг юм да. Үнэхээр сайхан нутаг, сайхан байгалийн тогтцтой. Ирсэн хүмүүс зүгээр дуу алдаал ямар сайхан байгаль вэ гэдэл ер нь байх юмсан, ер нь сайхан амрах юмсан хэд тоноод сайхан амарчаа явах юмсан л гэсэн тийм өндөр сэтгэлтэй хүмүүс л ирээд буцдаг. Хөрөмтлүүлснаа хөрөнгө болгож хөдөөд хөгжил нэмсэн эдний гэр бүлийн бизнес байгаль орчинд бохирдол үүсэх нэг ч нүхэн жорлонгүй эко ухаалаг цэвэрлэх байгууламжийг өгсөрч Баян хангаада тог тухыг авчирч чаджээ. Орон нутгийн гих тодотголтой жуулчны баазуудын ихэнх нь улирлын чанартай ажилдаг. Эднийх эхний жил зундаа, удаах жил намрын дунд сар гэдэл улирлаа уртасгасаар жил тутам шинэ бүтээн байгуулалт нэмсээр өдгөө жилийн 4 улиралд аялагч гийчтэй авдаг дэд бүтэц бүрэн шийдэгдсэн томоохон зохицолбор болсон тэдний амжилтын гол хөшүүрэг нь санхүүгийн сахилга бат. Зорилго тэмүүлэлтээр санхүүгийн тооцоогоо сайн төлөвлөж чадвал хөгжил хөдөө тийш тэлэх ойрхон байгааг эдний түүх илтгэнэ.
Санхүүгийн сахилга бат болсондоо тавтай морил. Тэгэхээр энэ булангаараа бид нар санхүү мөнгөтэй холбоотой бяцхан зөвлөмжүүдийг үзэгчдэд хүргэдэг байгаа. Тэгвэл өнөөдрийн танд хүргэж байгаа зөвлөмж маань бага орлоготой хүн хөрөнгө оруулалт хийж болох уу гэдэг асуултанд хариулт өгье. Сүүлийн үед химэл оюун ухааныг ашиглаад чат GPT-гээс бид нар хүссэн зүйлээ асуугаад хариултуудаа авч болдог ийм цаг үед амьдарч байна. Тэгээ би яг өчигдөр чат GPT-гээс энэ асуултыг асууж үзсэн. Бага орлоготой хүн, бага цалинтай хүн хөрөнгө оруулалт хийж болох уу гэж асуух үед өөдөөс маш томоор тийм ээ болно гэдэг хариулт гарч ирж байлаа. Тэгэхээр хөрөнгө оруулалт хийн гэдэг маань заавал өндөр орлоготой байхыг хэлдэггүй. Өдрийн 3,000 төгрөг, өдрийн 10,000 төгрөг бага үнийн дүнгээр хамгийн гол нь тогтмол дадал болгож хөрөнгө оруулалтыг хийж явах нь удаан хугацааны дараа 1 жилийн дараа гэхэд харагдахгүй үр дүн, 3 жилийн дараа, 5 жилийн дараа, 10 жилийн дараа гэхэд тэр хүний амьдрал мэдэгдэхүйц маш гайхалтай өндөр үр дүнг авчирдаг. Тэгэхээр бага орлоготой хүн хөрөнгө оруулалт хийж болох уу гэвэл тийм болно. Хөрөнгө оруулалт хийн гэдэг нь хэмжээний мөнгөийг хэлдэггүй. Хамгийн гол нь таны байнгын дадлыг хэлдэг юм шүү гэдэг зөвлөмжийг танд хүргэе. Өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр энэ дугаараас та юу сурав? Юу танд их таалагдав гэдгээ бидний нэвтрүүлгийн доор сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Нэвтрүүлэгтэйгээ холбоотой байгаарай. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй.